Өнөөдөр хүйдлэн удаг дээрээс мэдчилж байна. За ард харах юм бол Монголын хамгийн шилдэг гэсэн морьт харваачд цугласан байна. Цаана бол ингээд нийтдээ энэ талаар дүүрэн ингээд хүмүн адуу цуглажээ гэж. Өнөөдөр бол дэлхийн адууны баярын өдөр. Монголд анх удаага тэмдэглэж байгаа. Тэгээд түмэн адууны цугларалт болж байна. Түмэн морьтны цугларалт болж байна. Түм гэдэг чинь мянган дэд гэхдээ 10,000 нийлээд нэг түм штэ 10,000. Тэгэхээр 10,000 морьтон цугласан байна. Одоогийн байдлаар 11,000 цугласан байгаа гэж надад хэлж байна. Тэгээд манай морьт харвааныхан маань 2 дугаар мянгатын урд алхах юм байна. Тэгээд цог гой мордцгой доо. Нэг бол мөр унцдаг үстэй одоо. Унцнаа. Тэгнэ энэ өдч ууч. Өвд аваад. Унаадлага. Морьтой дэсэн да. Тэр чи AI. За сайхан наач. Яачаад миний хүнийг мордоод яач хөдөлгөөд бич. Миний лав ч гадуугал юм. Зүгээр. Ай. Цой тэмгүй. Нөө гэмнэ татдаг шинээр шитэй юм чи. Намдрын татдаг 41. 41 гэдэг юм. За. Яа ойлоо өнөдөр гоё явчихад ирээ. За. Сайхан номхон юм шиг. Тийм бэ. Харцнаас гоё зүйл. Ямар ч малыг ихтэй. Тэгж басч болохгүй те. Цогтой зөөлхөө. Сэмэл. Зя гарлаа. Түмэн адуу маань тэнд цугалцсан. Өстой. Зүгээр ингээд гэлтэнчтэй юм байна уу? Бужигчтэй юм байна. Үнэхээр гэхдээ монголчууд ингээд моргүүгээр энэ том талыг одоо яаж туулах юм бэ те? Ингээд ерөөсөө яг энэ газар нутагт амьдардаг хүмүүсийн онцлог нь ерөөсөө энэ морьтой амьныг. Энэ байхгүй л амьдрал баг. За хөдлөе доо. Энэ хараа, энэ бүксөө үгүй яах гээд. Цона араатай. Дрифт хийдэг морь вэ те? Хажуу талаараа ингэж явж байгаа шүү дээ. Чин зах энэ нэг ингэж сууж явдаг ямар стил вэ? Нуруугам. Ингэж юу? Хоёр хөлтөө амраач нэг юм. Нэг бүксэн дээрээ тавиа, нөгөө бүксэн дээрээ тавиа явчих те. Нэг гойныхаа яг ардтай тавьчих. Тэгээд сул мохтой шин. Тийм байна. Тэгээ нөгөө талтай болохоор ингэж ёо сайхан юм шүү дээ. Масаж шиг л орчих шүү. Яа ингэж ийм их адууны урд те. Чингис хаан ингээд зогсцсон ингээд анхныхаа дайныг хийх гэж ингээд бодлоо. Монголын хилийн манаа зогсдог цэргүүд, морьтон цэргүүд хойно байна. Энд цагдаагийнхан байна. Тэ янз байна хараг гоё харагдаж байна. Янз хараг. Сайн байцгаана уу? Сайхан наадж байна уу? Шилбэний хамгаалттай байна. Сайн байна уу? Би нэг влог хийж яваа. Тагаа өөрийнхөө зуутын талаар нэг гоё мэдээлэл өгөөч. Шинэ хил хамгаалалт байгуулалт учраас хил хамгаалалт морьтыг бол хил хамгаалалт байгуулалт үүсгэн цагаас ашиглаж ирсэн. Ашиглаж ирсэн тэ. Тэгээд бас энэ Монгол адууны өдрийг тохиолдуулаад манай хил хамгаалалт байгууллагаас нийт ангиудынхаа морьдоос бүгдийн дотоо авч. Зүг. Тэгэхээр ч хаа болоос явж ирсэн морьдууд байх нь шүү дээ. Янз. Бүгдийн тээвэрлэж энэ нэрмцтэй. Танаа шилбэний хамгаалтаас үнэхээр онцгойж ирсэн тастаа. За баяр үргээ бүгд юм. Сайхан нацгаж байна уу? Баавартай юу энэ монголчууд нэр юу? Тээвэр ирсэн одоо манай машин шүү дээ. Сайн байцгаана уу? Сайхан нацгаж байна уу? За энэ болохоор юуны анги байна? Журам цэрэг. Журам цэрэг үү? Хүй. Монголын цэрэг дотор чинь журам цэрэг гэж бус тустай анги байд юм уу? Морьтон цэргүүдийн. Яг ямар албатай хүмүүс байд юм бэ? Ямар ажил хийдэг хүмүүс байд юм? 230 төгрөг. Морьт 900 гэдэг. Одоо тэгэхээр эн чинь ямар нэгэн дайнд ажин болох юм бол морьт цэрэг биелэн юм биш те? Морьт цэрэг араас юм тангалдаар. Хідүүлээ байдیں۔ Одоо нийт хэдэн морьт цэрэг байдаг Монголд? Морьт цэрэгтэй ангир дэвсгдүүчний ганцхан Монгол ганц. Монгол ганцхан байд юу? Дэлхийд үү? Тийм, төрийн торгон сүрэг нэг. Хугны нэг шарга морьтыг арга. Үүч. Алайс. За энэ юуны анги вэ? Ардын журам цэрэг гэж. Ардын журам цэрэг. Ардын журам цэрэг. Хүү энэ монголчууд чи юу вэ чинь?
ийм юм байд юм уу? Тийм журамт цэрэг, мөрт цэрэг гэдэг байдаг гэж юусэн мэдээгүй шүү дээ Монголд. За энд бас нэг баахан хүмүүс байна да. За энд бол ерөөсөө ингээл яг л 13 дугаар зууны үеэр л явж байна. Ямар цагаан олон мол байхгүй зөгцөө яваад шүү дээ. Энэ алаа исаа. Энэ хин бэ? Савгууч рах уу? Савгууч рах шүү хэ. Сайн уу юу вэ? Түүн влог хийгээд л явж байна да. Баяр сайхан уу? Баяр сайхан наад чинь уу? Сайхан зүсч байна уу та? За хамт баг хийнэ. За. Төгөөдөө таарлаа. Таны камер хаана вэ? Энэ нүдэн шилдэж шүү дээ. Оо тийм үү? Оо. Хоёулаа бараа сайн мөрөн дээр гардан байлтай гэж тест үү? Яа чигээ татхад бас игүүл юм байна. Нүдэн шүү дээ. Оо яа. Цуутууд хаашаа байна? Би одоо нэг цуут авах. Манай зууд хаана байна гэдэг. Физикийн идэж үргэж өгч яасаар. Оо. Физик цуут юм уу? За чи хөдөлгөөнд ороод өгсөн шүү. За сайхан надараа. За энэ богдын зуут. За тэр урд тест эвгүй зуут явна да. За манай мөрт хараач тэнд байгаа юм биш үү? За зүүн талаар бол мөрт харваачтай байна. За энд богдын цэргүүд. За энэ өстой гоё далбаа явж байна да. Энэ юуны далбаа вэ? Услаарай хөө. Энэ юуны далбаа вэ? Ха? Сумынхаа аль сумын? Хэн гоёороо байна да. За энэ нэг аймагаас төлөөлж ирсэн юм уу? Гэтэ ямар гоё ижсэн юм бэ те? Дэрм вэрч. Тийм байна те. За. Ойрлоо төлөөлж. Энэ чи ойрлохоосоор харахгүй шин чи яаж хэлхий? Зогсоод гэх юм уу? Юу гэх юм? За. Энэ одоо юу вэ гэж. За. Бро энэ ямар цэргүүд байгаа энэ? 13 дугаар зууных юм уу? Их Монгол улсын цэргүүд. Мөргий та хэд бол. Мөргий зүгээр За. Түмэн адууны баярыг зохион байгуулж байгаа манай нараах. Баяр үргэ. За, аимшигтай юм зохион байгууллаа. Таны сэтгэл хэр вэ? Хөл газар хөрөхгүй юм уу? Ер нь бол хөл газар хөрөхөөч мэдэхгүй явж байна. Завгүй. Сүүлийн хэд хоног унтсан уу та? Нэг сар ер нь тасалдгүй 18 цаг хийж байгаа шүү дээ. Яа. Хамгийн гол нь чи нэг парад нээж шүү дээ. Тийм байна. Нөгөө хоёулаа дэс машин нөгөө бодлого нөгөө хоороо Тийм явж байгаа. хүүд явж байгаа. Тэгээд ингэсэн. Одоо энэ үйл явдлаа шүү дээ. Нэг юм хийе заяа. Хүүхэн үйл явдлын үднэс манжид эзлэгчнээс хойш Монгол төр анхудаа төрийн тэргүүн төмөн мөрдөн аслаад явж байгаа анхны хөлш. Хөөе, ерөнхийлөгч урд ахлаа явах юм уу? Юу шүү дээ. Цагаан сүл өөрөө явна, ерөнхийдч өөрөө явна. За, чи юу юм болох юм байна дөө те? За, зогшоо өцш. За, стоп. Ой. Чи яа чин хүл хавцснаач. За, стоп. Ой. Чи яа чин хүл хавцснаач. Стоп. Энэ стоп муухай мориш. Стоп муухай морин. Уяа зулчлаасаа моринд. За тэгээ дараа энэ Монголын ингээ ийм гоё юм зохион байгуулж байгаа олон төрлийн хүмүүс чи айгүй ингээ. Бүгдээрээ ингээл гоё юм хийчихье. Монгол өв соёлоос сэргээчихье. Хүмүүстэй нөлөөлчихье, сэргээ мандуулчихье, сэхэрүүлчихье гэсэн хүмүүс байт энэ анда. Хайл хавгачр ахч байна. Нараа ахч байна, манай Жинзоо ахч байна. Манай мөрт харвааныхан байна. Энэ мөхрийг хараа энэ хараа хөлн гипстэй дууж байгаа шүү дээ. Ойга гипстэй хөлтэй яваа мó да. Ста дайч юу юм бэ? За мөрт харвааныхан миний ард байна. Наадмын нэг төрөл дуудахгүй орох хэвээр төрөл Монголд одоо бол ерөөсөө сур харвал байгаа. Чин монголчууд эртнээсээ мөрт харваагаар наадамдаа бас үздэг байсан бүх баримтууд ардын хувьсгалын үед ч гэсэн бүр ингээ бичгээр үлдсэн байгаа. Энэ нь бол заавал орох хэвээр. Ана аранга хаагсан. Яста бис. Та мэд юм алгаагүй. Одоо гав. Бото. За сайн байна уу болдох. Сайхан Сайхан наад ч юм уу, сайхан цус ч юм уу. сайхан. Та Чингис хаан шиг л байна штэ. Нур тарваадаа. Дохио хэлж байгааг сонслоо. Хамгийн ард өвч. Араас нь өйдө дэг ивдэд. Тэгээ. Юу ацхан? Сайхан наад ч юм уу та. Ямар мэдрэмж авч байна? Гоё нөө. Янз юм байна уу? Энэ хаанах вэ? Нэртарва. Ингээд дуусч гинүү. Сайн байна уу жагаха? Таны сэтгэлээр би танаас нэг сэтгэл авч идэх үү? Сайхан байна. Сайхан байна уу? Ярих юм аа. Огсч чинь уу та? Огсч. Та анх Чингис хаан хамтгийн хэдэн онд байгуулж илаа? 1989 он. 89 он. Чингис хаан дууга 83 онд биччихээ л. 83 он. Тэр үед ч одоо хаалттай байсан нийгэмчтэй те.
Хамаа намаагүй Чингис хаан гэж ярьж болохгүй. Тэгэхээр Чингис хаан гэж нэр өгнө гэж айгүй зөрөгтэй байсан байх нэ. Иргэний зориг. Иргэний зориг. Алтур хавтай гэдгээ мэдүүлэх гэж хамтрууд өмнөч бодхон сануулах гэж Монгол is Чингисийн бадрууд Мартагаа нартагаа мөнх тэнгэртэйгэн хорвоо ин хасиг тоо сүмбидээ Сайн чи сте амрын болт юм байна. Тинчэнээс эхлээд бүр одоо тэр хүртэл бараг зах нь харагдахгүй хүйдлээ уудгийн тал тэр чигтээ зөвхөн морин цуваагаар дүүрчээд байна. Энэ ердөө 11 мянган морьтой ирсэн байгаа 11 мянга. Тэр чин их Монгол улсын үед хамгийн оргил үедээ бид нар 100 мянган морьц хэрэгтэй байсан. Иннээс дахиад 10 дахин хийх гэж бодохоор эн чин ямар ч улс руу давхиад ороход бол битгэхгүй өстой шээс алтгаар юм байна. Одоо чи ингээ сайхан шуран хайлаад, дуртын дуу дуулаад, хөмөйлөөд хархираа явчих юм бол эн чинь бүр өстой алаа ичих юм байна. Яалчгүй хэдэн сар жил ингэж бүгд бүтэн Евразийг ийм их морин цэрэг ингэж гаталж явхад бол угаасаа дундуур нь ингээд харж байгаа те үзэж байгаа хүн бол зөв сонирн болохоор байгаа юм. Энэ чигийн зохион байгуулалт руу ороод ирэхээс үнэхээр нарийн юм байна. Яг эмх цэгстэй явна гэдэг бол. Гэтэ мэдээж одоо энэ чинь 1920-ад оны үеийн те хамгийн сүүлд бид нар хизээ юм морь цэрэгтэй юм дайн хийсэн байгаа. Тэрнээс хойш бараг 100 орчим жил болсон байна. Энэ хугацаанд бараг анх удаага бид нар ийм их морьт хүмүүс цуглуулж, морьтонгууд цуглуулж ийм зохион байгуулалтанд орж, арвтын системд орж явж байгаа бах. Тэгээ энүүгээрээ бид нар бас буцаагаад нэг мартагдсан нэг юм ойл санамж маань сэргээдэж штэ өвгдээдсэн юм аа. Энэ бол өстой солиот. Тэгээ янз юм болт юм байна. Тэгээ хамгийн гоё нь аймаг болгоноос те цагдаагийн хүчнийхөө ингээ бүгдээрээ гоё зохион байгуулалтанд ороо. Дээрээс нь ингээ морьтон уяачаад бүгдээрээ ингээ туслаж тустаа. Тэгээ ирэхээр өстой янз юм. Тэгээ дотор нь айгүй их залуучууд байна. Ер нь бас хөдөө нутагт чинь ингээ нөгөө залуу хүмүүс байхгүй болцсон эдэргээдсэн чинь бол моринж байгаа маш олон залуучууд байна. А тэгээ нэг л юм ихтэй үнэхээр ойлголоо. 100-ын дарга, 1000-ын дарга, хүмтийн дарга гэдэг бол яг бурхан амар зохион байгуулалтаа хэрэгтэй. Одоо ийм үеч нөгөө цагаан хоолой гэж байхгүй шүү дээ. Хоолоогоор зүгээр нэг л команд өгнө гэсэн үг шүү дээ. Том ташууртай байд юм уу те ташуураа өргөлөө. Зогсгөл тэгэхэд хойдлын ойлгож байгаа үстэй те 1000 зогсно гэсэн үг шүү дээ. Энэ наадмыг бол өстой нэрээ үнэхээр жилийн жил зохион байгуулаасаа те яванда бүр 100 мянган морьтон цуглуулсан. Тэгээ Монгол улсын тухайн үеийнхээ ерөнхийлөгч нь хэн бэ те тэр хүн сайхан яг ингээд дагуулаа явуулсан гэж. Compte mes doigts, hey. Où t'es, papa, où t'es? 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 За Төмөн одооны баярт ороод дууслаа. Сая гал руугаа дахиад хүрээд ирлээ. Тэгээ энэ наадам бол миний хувьд бол өстой урд хожид тэмдэглэж үзэж байгаагүй маш гоё наадам байлаа. Тэгээд ерөнхийдөө бодохоор энэ Төв Азийн энэ хавтгай талбар дээр энэ амьдардаг хүмүүс ч алхаад яаж энэ талыг барах вэ те. Энэ нэг морь гэдэг молор эртний ячаар л бид нар энэ талыг л туулж барж байгаа шүү дээ. Тэр энэ амтангүүгээр угаасаа монголчуудын өв соёлыг төсөөлөхгүй. Эдэртэйгээ бид нар ойрхон байх нь бол угаасаа бидний хийх зүйл 13 мянган морьтонгууд хамтдаа гоё жагссан. Тасархай зүйл боллоо. Дараагийн жилээс бүр гоё зохион байгуулалтанд ороод те магадгүй яг ерөнхийлөгчийнхөө өргөөг тойрж бүгд зогсож байгаа ерөнхийлөгч нь гарч ирж үг хэлээд бүгд 13 мянгуулаа хураалж мураалаад бүрстэ тасархай төвшөнд очих байх гэж найдаж чинь дараа жилээс. Тэгээд хүйдлээ удаг бол угаасаа наадам хийхээр л тохирсон газар юм. Ерөөсөө стадион бол биш юм байна. Миний бодлоор бол. Тэр стадион, тэр хот, тэр тэнд сур харваа марваа үгүй ерөөс ийш ирсэн хамаагүй дээр юм. Чи ингээ байгалийн салхитай те. Чөтө салхитай байхад бас салхиа тооцоолж харуулна л дээ те. Энэ хээр тал газар чинь. Тэгээд зэв нүүлгэх гэж бас нэг төрөл байгаа те. Тэр шиг зэв нүүлгэж болно. Тал газар чинь бид нэр морьт харваа хийж болно. Морио уралдуулж болно. Ингээд төм морины жигсаал ирээдүйдээ энэ ч одоо 10 төм морьтны жигсаал болохыг бид нар үгүйсэхгүй. 100 мянган морьтой хүмүүс нэгд ор цуглахад бид нар те. Эзэн Жингисийн үед ямар байсныг ер нь мэдрэн штэ тэр хүмүүс. Ийм байсан юм. Тэгээд бүгдээрэнд нь сайхан наадсан бах гэж найдаж байна. Дараа жил бүгдээрээ сайхан наадаараа энэ видео ороход наадсан маань дууссан байх баг. Даад энэ тэнгэрийг харалтаараа. Дээшээ харахаар ямар өнгө харагдаж байна. Хоёр хүн өнгөл байгаа шүү дээ.
Цэнхэр цагаан. Сүүн цагаан сэтгэлтэй хөх бүх тэнгэрийн ард түмэн гэж. Би өөр юу хэлэх вэ? Гайхалтай.